Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 9 сарын 17-ны цахим хичээлээ эхлүүлцгээе. Бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв нөхөрлөл. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт ямар амьтад байна вэ? Зүйтэй, туулай, заан, сармөгчин, тагтаа буюу бидний өмнөх хичээлдэр үзсэн эвтэй дөрвөн амьтад байна. Тэгвэл эвтэй дөрвөн амьтад маань хаа хүрэхээр явж байгаа юм бол хүүхдүүдээ? Зүйтэй, голыг хэрхэн гатлах юм бол хүүхдүүдээ? Багштайгаа хамтаа ярилцгаая. Эхний зураг дээр заан, тагтаа, сармөгчин, туулай дөрвөн маань гол гатлахаар явж байна. Харин дараагийн зургийг ярилцъя хүүхдүүдээ. Дараагийн зураг дээр заан, сармөгчин, тагтаа, туулай дөрвөн маань голын нөгөө талд нь гарчихсан байна. Тэгвэл дараагийн зурагт сармөгчин маань зааны хошуунд өргүүлэн голын эсрэг талд гарч байна. Харин дараагийн зурагт туулай маань яасан байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй, туулай маань зааны хошуунд өргүүлэн голын нөгөө талд гарч байна. Тэгвэл эдгээр зургийг зөв дараалалд оруулъя хүүхдүүдээ. Нэгдүгээрт нь амьтад минь голын нөгөө талд гарахаар явж байна. Тэгвэл дараагийн зураг нь аль юм бол хүүхдүүдээ? Зүйтэй, сармөгчин зааны хошуунтай өргүүлэн голын нөгөө талд гарч байна. Харин түүний дараа заа маань туулайг өргөн гаргаж байна. Харин хамгийн сүүлд нь бүх амьтад голын нөгөө талд нь гарцгаан хөгжилдөн баярлаж байна. Номон дээрээ зөв дараалалд оруулснаа тоогоор тэмдэглээрэй хүүхдүүдээ. Эсвэл дүрсээр илэрхийлж болно шүү хүүхдүүдээ. Дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зураг дээр ямар амьтад байна вэ? Бас ямар үйл явдал өрнөж байна? Яавал дээрээ хүүхдүүдээ? Зургийг анхааралтай ажигласан бол багштайгаа хамтран ярилцъя хүүхдүүдээ. Зураг дээр үнэг, зараа, гахай, хэрэм, мөн алюминий мод байна. Бас та нарын харж байгаагаар өөр ямар амьтад байна вэ хүүхдүүдээ ажиглаарай. Зурган дээр хөвөл явдал эмх замраатай байна уу хүүхдүүдээ? Бидний өмнөх хичээлээр үтсэн эвтэй дөрвөн амьтан үлгэр дээр заан, тагтаа, сармөгчин, туулай дөрвөн маань бие биенээ хөндлөн ах дүүс болон алюминий модноос эвтэй нартайгаар алмаа авч иддэг байсан. Тэгвэл энэ зурган дээр ийм найрамдал байна уу хүүхдүүдээ? Гэр бүлтэйгээ хамтран дэлгэрүүлэн ярилцаарай хүүхдүүдээ. Дараах зургийг мөн ажиглаарай хүүхдүүдээ. Чи ямар амьтан алим иддэг гэж бодож байна вэ хүүхдүүдээ? Гахай, хэрэм, зараа. Тэр амьтад маань ямар өнгийн алим идэж байна вэ? Гахайн дүүх алмыг улаан өнгөөр, хэрмэн дүүх алмыг ногоон өнгөөр, харин зараан дүүх алмыг шар өнгөөр будаарай хүүхдүүдээ. Мөн гэрийн даалгаварт эвтэй дөрвөн амьтнаа өнгө ялган будан багштай илгээгээрэй хүүхдүүдээ. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Амжилт хүсье.